За hi guys, энэ удаагийн хэмжлэхээр хэрвээ та нэгэнтээ Лос Анжелес хотод аялахаар ирсэн байгаа бол Лос Анжелес хотын эргэн тойронд өөр ямар хотууд болон үзэж болох газрууд байгаа талаар мэдээлэл өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэгийг орцгоё. За хамгийн ихний сонгож авсан газар нь болохоор Сан Франциско хот байгаа. За Сан Франциско хотын хувьд бол технологийн giant том компаниуд бол салбарууд нь дандаа байж идэг. Google, Amazon, Apple, за өөр Microsoft ч мэн том компаниуд бол байдаг. За та Лос Анжелес хотоос Сан Франциско бол нисэж болно. За эсвэл юугаар явж болно? Машин юм уу? Автобусаар бол явчих болно. Хоорондоо маш ойрхон байдаг гэсэн. За ингэж явхад бол төлбөрийн ямар болох юм бэ гэх юм бол Trip.com дээрээс бол автобусны тикет бол авах боломжтой. За би ингээд Лос Анжелес хотоос ингээд Сан Франциско руу явнаа. 8 сарын 17-нд явна гэж тохируулаад ингээд ороход бол автобуснуудыг нь явах цагууд болон үнд тариф нь бол гараад ирлээ гэсэн үг. За хамгийн хурдан явах автобус нь бол энэ байна. Гэхдээ тэр нь бол хамгийн үнэтэй байгаа тийм. За тэгсэн мөртлөө 50 минутаар л илүү явж байгаа автобус бол жишээ нь бол Сан Францискод очихдоо бол 200 сая төгрөгөөр л очих нь хэд их хямдхан байгаагаас анзаарч байгаа. За түүнээс гадна ингээд замдаа автобус солино гэдэг ийм замаар явж байгаа ингээд нэг автобусанд явж байгаа буугаад өөр автобусанд сууна гэсэн үг. За тэгэхээр тех нь бол баг зэрэг эрсдэлтэй учраас та шууд дайрект буюу шууд ингээд нэг суугаал тэгээ буудаг автобусыг сонгох юм бол тань дээр нь хамаагүй амар гэсэн үг. За тэгээ явах хугацааны үеч хамаагүй богинохон байгааг бол харж байгаа. Хэрвээ дамжаад явах юм бол доороо ээж нэг 4 цаг бол нэмэгддэг байх нэ. За тэгэхээр ер нь бол шууд явах хэрэгтэй. За ингээд шууд явж байгаа энэ тикет маань бол 200 сая төгрөгөнд бол багтж байгааг бол анзаарч байгаа. За тэгэхээр ерөнхийдөө та нэг 200 сая төгрөгөнд багтаагаад тикетээ авчиж байгаа бол ер нь нэлээд гайгүй хямдхан тикет авчлаа гэж ойлгоход бол болох нэ. За энэ маань бол Лос Анжелесаас Сан Франциско руу явах бол байгаад байгаа гэсэн. За үүний дараа болох Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүн зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гээд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтад шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. Бид нэр Лос Анжелес хотоос Лас Вегас руу явж болно. Энэ маань бас яг адилхан ер нь бол хугацаа зарцуулдаг. Тэгээд бас ойрхон байдаг гэсэн. За ингэж явахдаа бол бид нэр бол хэрхэн бас явах юм бол Trip.com дээр бас мөн л ялгааг автобусны тикетийг бол зарж идэг. За ингээд тикетийг авах юм бол дандаа шууд гэсэн байгааг нь бол анзаарж байгаа. За ерөнхийдөө бол дандаа шууд автобуснууд бол явдаг. За янз бүрийн үнэтэй бол явж байгааг нь анзаарж байгаа. За ихэнх хвчлэн бол явж байгаа цагаасаа бол шалтгаалдаг. За ингээд өглөөний 8:50 гээл ингээл эрт болоод ирэх тусам те 6:25 тэгэхэд л ингээл 140 мянга ч юм ингээд аль болох эрт ирнэ автобусны тикетийг авах тусам бол хямдхан болдог. За тэгтээ ер нь бол тикетийг та нэг ойролцоогоор ер нь бол 150 мянган төгрөгөнд багтаагаад авчиж байгаа бол ер нь бол хамгийн хямдхан тикетийг л авчиж байгаа гэж бол ойлгоход бол болно гэсэн үг. За ер нь болдгоо энэ 8:50 юм уу энэ 8-аас хөдөлж байгаа автобуснууд бол ер нь бол их зүгээр. Одоо 6:25 гэдэг чинь бол яг нөгөө нэг Лос Анжелес хотод бол яг нийтийн тээврүүд дөнгөж явж эхэлж байгаа учраас ер нь жоохон хоцрох магадaltaй гэсэн үг. 8:50 бол ингээ бүх нийтийн тээврүүд ч юм уу метро ингээ юмнууд нь ажиллаж байгаа учраас танд очиход бол ямар нэгэн асуудал эрсдэл бол учрахгүй гэсэн үг. За тэгээд 5 цаг 30 минут зогсолтгүй вебсайт очиход бол та нэг 144,322 төгрөг бол ер нь бол төлөх нэ. Тэгэхээр нэг 150 мянгад багтаад явж байгаа бол ер нь бол болж гинэ гэж үзэхэд бол асуудалгүй гэсэн. За үүний дараачийн санд болгож байгаа газар нь болохоор Grand Canyon нэг. За Grand Canyon бол дэлхийд хүртэл алдартай Аризона муж дотор бол байрладаг тийм газар бол байгаад. За ийшээ бол автобусаар бол явах бол боломжгүй юм билээ. Лос Анжелес хотоос ер нь заавал дамжиж бол автобусаар явна ингээд шууд бол яваад очно гэж байхгүй. За ихэнх хүмүүс бол машин түрээслээд бол очиод бол үзчихдэг. За ямар машинаас шалтгаалаад төлбөр нь өөр байдаг. За өдрийн нэг ойролцоогоор $40 модоор бол түрээсэлдэг нэлээд дэжгүй гоё машинууд бол байдаг. Хэрвээ та бүр сайн хайх юм бол BMW хүртэл одоо олдгоо бол боломжтой байдаг. За тэгэхээр машин түрээслээд бол явсан нь бол дээрээ гэсэн Grand Canyon руу явахдаа бол за ингээд нэг очиод буцаад ирэхэд бол нэг өдөртөө бол ер нь бол багтарчдаг. Заавал очиж хонохгүйгээр за яг очиод нэг хоноод буцаад ирэхэд гэсэн болно гэсэн. Тэгэхээр ойролцоогоор нэг машины төлж байгаа түрээсний мөнгө чинь ерөнхийдөө нэг $100 дотор бол багтчихна гэсэн. Өөрөөр хэлбэл нэг 300 хэдэн мянган төгрөг бол багтах боломжтой гэсэн. За ингээд машин түрээслээд Grand Canyon-ыг үзчихэд бол ирэх бол боломжтой бахнэ. За ингээд өнөөдрийн бичлэг маань бол дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзаад түр баяртай.
За bye guys. Лайк болон subscribe дарцгаагаарай.